чами чихрэн тим үнэхээр тим их дуртай юм. Надад чим би жоохон дайраад хариулчих уу ганц удаа зоочлаа. Наа чи ингэсэн заяа. Би ингээд ажил байжлын шугамаар ингээд хамт мод одоо ингээд одоо өнөөдрөх шиг ингээд уулзсонгот тавгийн чихэр амар хуурайлна. Ингээд ширийн мөрөн дээр байдаг чихрийг ингээд хараад ингээд нууцар ингээд ажиллаад донгот ингээд нэг идэл идэхгүй. Би ингээд нэг идэл ингээд бохчонгот ингээд идэл ингээд явчаад ирэнгүүт нөгөөтг ингээд тал малдаа орчихсон. Тэгээ ингээд бүр амар чихрэн дуртай хүн юм бэ лээ л дээ. Тэгээ тэрнтэй холбоотоос контент хийдэг юм бэл л дээ тий. Финттэй би нүг хөгшрөөд юм ач зээтэй болоод ч юм уу тий. Би ингээ хөгшрөөд ингээ ач зээтэй болонгууд миний ач зээнэр ингээ над дээр ирэхдээ өө эмэм нэр амар чихрэн дуртай штэ ингээд надаа ингээ чихэр авчирч ирж өгдөг. Би яг нэг тийм л эмээ олгох гэж боддог. Тийм эмээнэр байдаг тий. Яа нөө барбарис идэв ингээд ирис идэв. Тэгснэ ингээд цаас мас нэг ивкет талчсан захааны гаргаж ирээ. Яг тийм болох. Угаас тийж утсан. Шүдээ яаж хамгаалж тэгээд? Би шүдээ тэгэл дандаа л угаадаг та. Гэтэ нөгөө ер нь бол хоол идсэн ч гэсэндээ хоолны үлдэгдлээ шүдээ угааж арилгаж цэвэрлэхгүй л бол усуусан ч ер нь бол ус хэмжээгээр уугах юм бол тэр чинь бас л хор болж байгаа шүү дээ. Тэ бөөрөнд ачаад л үүснэ. Гэх мэтчлэн ер нь бол хоол идсэн ч ер нь чихэр идсэн ч тэ гурилан ямар нэгэн бялуу юу ч идсэн ер нь араас нь заавал тогтмол шүдээ угааж ахыг би бол YouTube-ээрээ дандаа л уугна. Надад нэг асуултаа асууж хэлэх хөгч баг. Одоо энэ хүмүүс одоо нэг хүүхдтэйгээ хүмүүжлийг хаа ингээд та хоёроос нэгтгэх штэ тэ. Тэгмэт одоо нэг Rocket Band дуу ярьдаг штэ. Энэ хэний хүү аав ээж нь хэмбэ гэдэг шиг. Одоо эцэг эхчүүд хүүхдтэй хүмүүжлийг өөрсдөө л хариуцах хэрэгтэй шүү. Тэгээд хүүхдүүдээ ингэж гоё юмруу ингэж байнга одоо inspire хийдэгт баярлалаа гэж хэлсэн юм аа.